За 7 хоногийн сүүлийн өдрийн улс төрд юу болоод байна вэ гэж. Өчигдөр оройноос эхлээд ярив. Өчигдөр ардчилсан намын бүлэг ерөнхий сайдын өрөөнд очиж шаардлага өргүүлсэн. Энэ мэдээж нөгөө нэг 16 дэд сайд томилогдож байгаатай холбоотой юм шаардлага бичиг өгсөн. За ингээд нөгөө дэд сайдуудаа эргүүлэн татахгүй бол одоо засгийн газрыг огцруулах бичиг хөтөл одоо арга хэмжээ авна гэд ярьж ирснийхаа дагуу орой ерөнхий сайдын өрөөнд бүлгээрээ явж ороод шаардлага өгсөн. Тэгээд зарим нэг гишүүд ингээд уг нь тайлбарлаад хэлээд байгаа юм л да ерөнхий сайд. Ерөнхий сайд бол яг ингээд сайхан үгээ бэлтгэсэн сууж илээ. Ер нь бол хуулийнхаа дагуу бид дэд сайдуудыг томилсон. Хэрвээ ингээд дэд сайдууд томилуулахгүй гэж байгаа бол хуулиа байхгүй болох ч тэгвэл бид нар хамаалал дэд сайдуудыг болчих гэсэн ийм хариу үгээ бэлтгэсэн сууж ирсэн. Ардчилсан намынхан бол ороод яг нөгөө нэг 16 дэд сайд аж ахуйн нэгжүүдэд 72,000 дампуур хэсэлтэй 20,000 байна. Та ийм байгаа үед одоо ингээд дэд сайд томилдог те. Хэмнэлт хийнэ хичээд одоо нэг талаасаа ингээд 100 эдийн ажлаасан чиглэлүүд хэмнэлт хийж байгаа мэт харагдаж байна. Нөгөө талаасаа ингээд дахиад 16 дэд сайд оруулж ирээд ингээд нөгөө дэд сайдууд нь баахан жолооч юу гэдэг те ингээд туслах ингэж орж ирээд ийм юм хийгээд байна. Энийгээ болооч гэж тайлбарлаад байсан. Тэгээд тэдний тайлбарыг бол юусэн хүлээж аваагүй. Өөрийнх нь хэлж байгаа үг нь ганц нөгөө хуулиар барьсан. Энэ засгийн газрын тухай хуулийн 18-ын 4-ээр ийм уусаа хууль байдаг. Нөгөө сайтын өмнөөс одоо зарим нэг газруудад өөрийн хариуцлага хүлээж ажлыг ингээ хариуцнаа гэсэн дэд сайттай байна гэсэн хууль байдаг. Энэ хууль нь одоо байгаад байгаа учраас тэгээд яалтчгүй ардчилсан намд ингээ хоосаалах мөргсөнгүй ямар тааш тэгээд нэр одоо хуулиа байхгүй болгочих гэсэн иймэрхүү бодлоо гараа явлаа. Гэхдээ тэдний нөгөө нэг шаардж байгаа шаардлага зүгээр ингээд дуусахгүй бах. Цаашаа ямар нэг арга хэмжээ аваад цааш дараач арга хэмжээг авах үзье. За өчигдөр нэг иймэрхүү юм боллоо. Өнөөдөр зарим нэг дэд сайд үлдэгдэл дэд сайдууд нь ажиллаа аваад ажилдаа орчих шиг байна. Нийтдээ нэг 16 дэд сайд томилдог. Одоогоор нэг 14-5 нэрний болсон юм байна. Зарим нэг нь дэд сайдад томилоогүй иймэрхүү байдалтай байгаа. Дэд сайдууд бол өөрсдөө маш их баяртай байлээ. Зарим нэг нь одоо худлаагаар CV-гээ бүгэлж орж ирээд би ингээд ийм мундаг гэдгийг харуулах гад. Зарим нэг нь яг тэр дэд сайдын албан тушаалыг тэсийн ядуу хүлээж хийсэн юм шиг ярилцлага өгөөд би яг одоо хийн ерөөсө чин үнээр Монгол улстай зүтгэхэд бэлэн байна гэх мэтчлэн яриаг өгөөд явж байлээ. Тэгээ өнөөдрөөс ингээд чимээгүй болчлоо. Яг нөө засгийн газраас мэдээж үүрэг чиглэл өгсөн баг. За та бити хамаагүй телевизэнд ярилцлага өгөөдэй. Ингээд сөрөг хүчин чи иймэрхүү шаардлага тавиад байгаа үед нэг нэгээрээ гарч ирээд ингээд бити ярилцлага өгөөдэй гэсэн чиглэл өгсөн байж магадгүй. За тэгээ өнөөдөр чуулга 10 цагаас эхэлсэн. Чуулганаар хоёр асуудал хэлцэх хэрэгтэй байсан. Нэг нь нөгөө түгээмэл тархацтай ашигт малтны хууль нэмэлт өөрчлөлт оруулах юм байсан. Нөгөөх нь эрүүгийн хэмжээ төрөлх тухай хуулийн өөрчлөлт оруулах иймэрхүү хоёр асуудал хэлцэх хэрэгтэй байсан. За энэ хоёр асуудал дундуур нөгөө оюутлахаан сонсгол төр орооны сонсголын тогтоол яваад ороод ирсэн. Өчигдөр 1:30 болж байхад улсын хуулийн дарга учрал руу шүн бат найрамдал залгаад маргаашийн чуулганаар ингээд тогтоолын төслөө оруулъя гэж залгахад нь учрал тэгээд орой яралтайгаар нөгөө даргын дэрэгдэх зүйлээ оруулаад ингээд өнөөдрийн чуулганаар оруулж ирсэн байна. За тэгээд танилцууллаа. Тогтоолын төслөө ингээд шийдвэрээ дүгнэлт тэгээд нэг юм төр орооны юм дүгнэлтэд танилцуулаад тогтоолын төслөө ингээд мөн танилцууллаа. Тэгээ энэ дээр юу өнөөдөр ингээд яг энэ асуудлыг болж чуулган дээр жоохон маргаан болсон. Яагаад маргаан болсон бэхээр одоо ингэдэг юм байна. Ер нь ингээд эдийн тухай хуулиндаа төр орооны энэ сонсголоос ингээд гарч ирсэн тогтоолын төслийг улсын хурлд шууд оруулж ирээд санал хураах юм эдийн тухай хууль байдаггүй. Тэгээ яадаг вэ гэхээр холбогдох одоо байнгын ороогоор нь хилцээд тэгээд улсын хурлаар оруулж ирж одоо ингээд санал хураад. Тэгсэн өнөөдөр Батнайрамдал гишүүн шууд ингээд нөө дүгнэлтээ уншингуудлаа араас тогтоолын төслөө уншаад ингээд улсын хурлаар батлуулна гэдээ унжаас утсан. Тэгээ ингээд яг нэг эцэг ихтэй гомдож байгаа хүчийг тэнд ингээд хуруу ам гараараа оролдоод ам хамрын мөшилцаад ингээд нэг юм гомдоод байгаа юм шиг те нэг иймэрхүү байсан. Тэгээ энийг нэг Тэмүүжин гишүүн анзаараад Батнайрамдал гишүүнд одоо
гомдоодох хэрэггүй. Эний чи угаасаа хуулиндаа ингээд холбогдох байнгын ороогоор оруулаад цаашаа ингээд чуулган дээр орж иж батлуулд юм аа гэдэг ингээд аргацсан. Тэгээ араас нь намынх нь гişүүд мөн загинс ганцаараа ингээд улсын орныхоо төлөө ингээд ажиллаад байгаа юм шиг. Бити ингээд чуулган дээр орж ичээд худлаа папротой гэдэл. Учрал загинлаа, бэмцөх загинлаа. Тэгээ энэ хоёр сайд загинлаа. Ер нь л ингээд нэг жоохон дургу байсан гэж байна. Тэгээ энэ хоёр гишүүнээ тэр яриад байгаа нь зөв байхгүй. Энэ одоо за мэдгүй магадгүй тэр тогтоолын төсөлд 100 одоо тогтоол байлаа гэхэд тэрний нэгийг дэмжихгүй тий. Усад 99-ийн дэмжиж нэгийг дэмжихгүй. Тэгээ энэ дээр улсын хурлын гишүүн өөрөө санал гаргах ингээд боломжтой байхад энийг өгөөсгээд шууд шуулганаар оруулж ирээд батал эсвэл үгүй гэдгийг ингээд тулгаж байна. Тийм учраас энийг ингээд холбогдох байнгын ороогоор нь хилцүүлээд дараа нь шуулганаар оруулж ирэх гэж уг нь ийм тгийнхаа тухай хуулиар бариад энэ зарчмын санал тавьсан. Тэгсэн нэгэнд нь нөгөө Батарын гишүүн гомдоод тэгээд загнуулсан өндөр. Улсын хурлын дарагтаач загнууллаа. За ямар тач тэгээд энэ асуудлыг юу байлаа? Төр оронд нь буцаалаа өндөр чуулганаар. Төр оронд нь буцаагаад эдийн засгийн байнгын ороогоор хилцээд за эргээд эх 7 хоногийн чуулганаар оруулж ирэхээр ийм байдлаар буцаалаа. Гэхдээ энд юу хэлсэн бэ? Энийг чинь бид нэр дэмжнэ. Гол нь ингээд яг нөгөө тгийнхаа хуулийн дагуу ингэж явах хэрэгтэй байна. Тийм учраас ингээд явъя гэд буцаасан баг шүү. Тиймээс дэмжихгүй гэдэг буцаагүй. За үүний араас түгээмэл дарагцтай ашигт малтмлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль хийлгэсэн. За энэ түгээмэл дарагцтай ашигт малтмал гэж одоо юу вэ? Тэр энэ нөгөө нэг одоо энд ингээ хотын захаар ингээд биокомбинат ч юм уу энд нэг юм карьерод үүссэн байдаг шүү дээ. Газрыг ухаж аваад тэгээ ингээд тийм карьерод үүссэн байдаг. Тэрийг түгээмэл дарагцтай ашигт малтмал гэж яриад байгаа. Одоо барилга, автозам тэгээ энэ дээр ашигладаг нөө илс, хайрга, шороо гэх мэтчлээ эдний шинэ түгээмэл дарагцтай ашигт малтмал гэдэг. Тэгээ ингээд нөгөө дархан руу явж байхад нэг аим шиг юм болгоо ийцэн байдаг шүү дээ. Тэгээ энэ ч уг нөгөө нэг ийм бас зөвшөөрөл авч яж тэгээ ингээд ашигладаг. Тэгээ энэ хууль нэмэлт өөрчлөлт оруулахгүй бол болохгүй байна гэдэг. Яагаад юунд болохгүй гэдэг юм бэхэр энэ нөгөө нэг юм одоо юугаа за суурьшлийн бүсээ тодорхойлоогүй гэдэг. Одоо манай одоо энэ хотын захын дүүргүүд ч юм уу ингээд нэг юм алслагдсан одоо аймагуд ч юм. Тэгэхээр ингээд нэг юм суурьшлийн бүсээ тодорхойлоогүй гэдэг. Тэгэхээр нөгөө нэг ашигт малтмлын түгээмэл дарахстай ашигт малтмал ажиллах тийм зөвшөөрөлтөө хүмүүс очиод ингээд гэрийнх нь апаар ингээд хаяа залгаа ингээд нөгөөтх нь ухаж гэж түнхчээд идэг. Тэгээ энд нэг асуудал байгаа учраас энэ суурьшлийн бүсээ тодорхой болгохыг гэж энэ хуулийн төслөөр орж ирж байгаа юм байна. За тэгээд ингээд суурьшлийн бүсээс 1 км-ийн зайд ийм тийм түгээмэл дарахстай ашигт малтмалыг олборлох байх тийм нэг ашиглах ийм зохицуулалтаа болгох гээд оруулж ирж байгаа юм байна. За тэгээд нөгөө байгаль орчинд байгаль орчны нөлөөлөлт тийм үнэлгээнд нөлөөлөх үс ийм одоо тухайн аймгийнхны засаг дарга нийслэлийн нийслэлийн засаг дарга ч юм ийм нөгөө нэг газруудад гомдол гаргаад ингээ шийдүүлдэг болох юм байна. Тэгээд нөгөө усны одоо эн чинь нэг юм ерөнхий юм байт юм байна л та. Бүс гэсэн л юм ерөнхий юм хараа байдаг. Түгээмэл дарахстай ашигт малтмалыг ашиглахад ерөнхий бүсгээ ингээ заасан байдаг. Тэгээд тэр бүс нь одоо ямар ч бүс яг мэдэхгүй. Тэгэхээр энэ дээр нэмэлт тэр усны сан бүхий газраас гэж оруулж байна. Бүс болон усны сан бүхий газраас ингээ 1 км-ийн зайтай ашиглана гэсэн иймэрхүү залтууд орж иж байгаа юм байна. За тэгээд үүнийг анхны хилцүүлэгт одоо оруулахыг дэмжиж чуулган дээр санал гаргаад дэмжиж байнгаар явууллаа. За нэг ийм хууль батлагдсан. За тэгээд нөгөө нийтээр энэ түгээмэл ашигт малтмалын нөгөө хуульд бас нэг ийм энэ хуулийн нөгөө муу талаар нь ашиглаад идэг юм юу гэхээр юу байгаа юм. Ийм нөгөө ашигт малтмалыг ашиглах юм зөвшөөрөлтөө хүмүүс нь олборлолт хийгээд тийм. Янз бүрийн одоо жонш монштэй ингээ алт малт зэрэг иймэрхүү юм дээр ингээ тийм далдалж байгаа тэрүүгээрээ ингээ өнгөлн далдалж байгаа тийм олборлолт хийгээд тийм. Тэгээ үүнийг нь бас байхгүй болох чиглэлээр ажиллах иймэрхүү саналууд гарч ирсэн байна. За тэгээ үүний араас нөгөө нийтээр амрах өдрүүдийн хууль орж ирсэн. Хуулийн өөрчлөлт. Энэ нэг зовлонтой батлагдчих өгдөг нэг юм хууль байгаа. Тэгээ энэ юу вэ гэхээр нөгөө л нэг наадам цагаан сараар амрах энэ амралт нь бямб нэмгаар их таарсан бол дараагийн 7 хоногийн ажлын 7 хоног шилжүүлж ингээ амраадаг байхаар ийм байлгачих. Тэгээд энэ өнөөдөр нөгөө нэг чуулганаар орж ирсэн. Энэ хууль нь хамгийн гол нь нөгөө нийт гишүүдийн олонх нь дэмжиж батлагдах
гэдэг байхгүй. Тэгээ өнөөдөр чуулганд ерөөсөө 92 гишүүн суусан. Тэгээ энэ 92 гишүүнээс 47-ны хууль эзэмсэн. Тэгэхээр нөгөө нийт гишүүдийн олонхот хүрэхгүй болчиход байгаа. Нийт гишүүдийн олонх чинь 60-аас дээшээ 65-аас дээшээ гэж хүрэх гээд идэв. Тэгээ ингээд дахиад чуулган дээр болсон. Дөнгөтлөө үнийг нь буцаагаад нөгөө хүн сайн ачирлагч руу буцаасан. Тэгээ ингээд ардын нам өөрсдөө ингээд хууль санаачилчаад бүлгээ ингээд цуглуулж чадахгүй, хүмүүсийг гишүүдэд зургуулж хэцүү бүдүүлж чадахгүй. Жохон зэмлэлсэн улсын хурлын дарга. Тэгээ засгийн газар хүн яг үүнтэй ижилттэй юм хууль оруулж ирж байгаа юм хэлсэн. Гэхдээ энэ хууль ингээд цаашаа эрдсэн бүртгэр батлагдах хууль үдээ угаасаа засгийн газараас орж иж байгаа юм чинь. Тэгэл батлагдах хэрэгтэй хууль. Өнөөдөр ямар ч тач батлагдсангүй. Өнөөдрийн чуулганаар нэг иймэрхүү зүйл хэлцлээ. Тэгээд чуулган нэг өнгөрөөд хоёрын алдад хилцэх асуудал нь дуусаад хаагдлаа. Өнөөрөө парламентын гишүүд шинэ жилдээ учраас ажлаа эрт дуусглаа гэж.